Mobicom корпорацийн 30 жилийн түүхийг өгүүлэх үзэсгэлэн нээлттэй хэлээ. Үзэсгэлэн зөвхөн өнгөрсөн түүхийг бус технологи, инновац зэрэг дижитал ирээдүйг харуулахыг зорьсон байна. Үзэсгэлэнгийн төв хэсэгт Mobicom корпорацийн 30 жилийн хугацаанд хэрэгжүүлсэн тогтвортой хөгжлийн санаачлах төслүүдийн тухай харуулжээ. Үүнд боловсрал, нийгмийн хүртээмж, дижитал боломжийг нэмэгдүүлэх чиглэлд хэрэгжсэн олон санаачлах төслүүд багтаж байна. Анх бол үйлчилгээг 96 оноос ер нь яг байгуулагдсан өдрөөс нь авсан л да. Анхны хэрэглэгчдийн нэг. Mobicom-ийн үйлчилгээнд би сурцсан тааш тэр юм уу? Нэгдүгээр үйлчилгээ нь надад бол нэг тийм түүхтэй биш байдаг байхгүй юу? Ерөөсөө Mobicom-дод үнэнчээр л өнөөдөр хүртэл явж байгаа л хүн. Mobicom шилжээ сайтыг 98 оноос хойш төдийг хүртэл хэрэгжиж байна. Үзэсгэлэнт Mobicom-ийн хөгжлийн онцлог үе шатуудыг харуулсан 3 баг нь барилжээ. Эндээс компани эхлээд өнөөдрийн дижитал экосистем хүртэлх томоохон технологийн дэвшлүүдийг харах боломжтой. Энэ үзэсгэлэнд бид 30 жилийн түүхэн хугацаанд юу хийж бүтээсэн бэ гэдгийг харуулахыг зорьсон. Анх 2G сүлжээ хэрэглээнд нэвтэж байсан бол харин одоо 5G хүртэлх бүх сүлжээ орсон. Mobicom компани харилцаа холбооны чиглэлээр үйл ажиллагаа явуулахаас гадна технологийн компани болж байгаа учраас технологид суурилсан төсөл хөтөлбөр үйлчилгээг харилцагчдад санал болгож байна. 30 жилийн түүхийг хамт бичилсэж байгаа хэрэглэгч, харилцагч нартай баярлалаа. Өнөөдрийн арга хэмжээнд ирсэн зочдын дундаас сүүлийн үеийн гар утасны ялагч тодорсон юм а.